Зуны улиралд дуртай. Зун цэцэг ургаж, хот цэвэрхэн болдог. Би хүүхдийн баяр болохоор аав ээжтэйгээ хотоор зугаалдаг. Дулаахан байдаг болохоор зузаан хувц өмсдөгөө. Тэр нь надад гоё байдаг. Зэврүүхэн өнгөрөх урт өдрүүдийг тоолон байж үдээд зуны дэлгэр улиралтай золгох сайхан. Цэцэг навч өнг алгалан ургаж өдрөөс өдөрт өндөр болж байгааг харах сайхан. Хүүхдүүд шулганан гүйлдэж хөгшөд шатар нүүх тэрэл дүр зураг. Зуны улирлыг 6 сар болгохсон гэсэн хүсэлт автуулна. Ажлаа тараад гэрлүүгээ яарах аав аль байдгаараа гойсон охид хотыг мөрч үзэсгэлэнтэй болгоно. Хүн бүрийн сэтгэл тэнийж царайнд нь инээмсэглэл тодрох энэ улиралд байгаль дэлхийч бидний өмнө байгаа бүхний дэлгэнэ. Та зуны улиралд дуртай юу? Зуны улиралд дуртай. Яагаад? Ажил хариуцлагын хувьд бас энд холбоо юу? Гэхдээ байна. Зун ер нь бол яг бодсон юм тултал хийх ганц боломж зун л гардаг шүү дээ. Ажил хариуцж байгаагийн хувьд. Хувийн хувьд бол зун бол бас илүү сайхан. Харжлаханд гарна хүүхэд шуухад маань бас нэг нуруу тэнэгээр алхаад бас нэг бараг одоо юу гэдгэндээ нэг тэр жилийнхээ цэнгийг авдаг гэж хэлж болох энэ улирал юм да. Энэ баримлууд хотод сүндэрлэж өнгө үзэмж нэмэх хугацаа хэдий вэ? Энэ зун багтах уу? Наадам хөдөлж чадвал босгоч санаатай байна. Ер нь бол наадам хэд бас унал гэж бодож байна. Энэ жил нийт нөгөө нэг төлөвлөгөө ёсоор бол нолныг босгох уу? Төлөвлөгөөгөр нэг чадвал 15-ыг босгохоор бодолтой байна. Гэхдээ сайнтай саар сүлэлдэж байдаг болохоор байгалийн үдсгэлэн түнгийг бидний ургашгүй зан баллах тохиолдол бий. Хотын гудамжинд хог хөглөрч хаасаагүй халамцуу ирчүүд хөлхөлдүүл муухай. Айл гэрийн ариун цэврийг эзэгтэн ажилсах байдлаар хэмждэг. Тэгвэл альва хотын өнгө үзэмжийг иргэдийнх нь ухамсараар дүгндэг байна. Гэртээ хог тарихгүйгээд цонхороо гаргаж шийддэг бол та хотын иргэн биш байх нь. Гаднаа паланцаг болчиход байгаа. Гадна орчинд дотор нь гяланцаг болчиход байгаа байхгүй эсэргээр. За би бол Чингэлтэй дүүргийн иргэний хувьд бол өглөө ингээд ажил руугаа алхаад явхад зам зургийн бүх юмыг л хараа явж байгаа байхгүй юу. За энийг янзчихсан гэдэг ингээд бас ажлын өдөр бас өглөө эрт алхах нь тэгэхэд тэр одоо Трансбанкны урдлын нэг ресторан бол өглөө эрт одоо ингээд гадна талын басаадаа ингээд шүршээл угаагаад цэвэрлэл байж байгаа бол үнэхээр бидний энэ ажлын маань эхлэл бас явж гинэ л гэж бас баяртай л хүлээж авч байгаа юм л. Бохир заваа одоо ингээд уцааны авийг хараад одоо бохир завааны харахад бол илүү их бухимдж байгаа байхгүй юу. Би Баянгал дүүргийн 18 дугаар орооны иргэн шүү дээ. Манай дүүрэг бас манай хороо бол өнгөө засаж байгаа. Тий. Юу л үргэм бол бас иргэнийхээ хувьэр бол биелүүлж байгаа. Чадах чинээгээр тий. Нүрээ угаагаагүй хүүхэд шиг будган халзарсан байшингууд, ингэсэг түрхээгүй эмэгтэй шиг ирээн халтар цонхнууд хотын сүрийг дарна. Их хот ийм байж таарахгүй нэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг 50 орчим мянган аж ахуй нэгж байгууллагууд байдаг. Тэд үйл ажиллагаагаа явуулж байгаа газрынхаа ойр орчмыг өнгөтэй өөдтэй байлгах үүрэг хүлээдэгч үүнийгээ мэддэггүй. Мэдсэн ч арчилахыг хүсдэггүй байдал хаасайгүй анзаарагдана. Үүрэг хариуцлага гэж юм байна. Хотод үйл ажиллагаа явуулж байгаа бол хог гаргаж байгаа бол осны бохирдуулж байгаа бол үйл ажиллагаа явуулж байгаа бол тэрнийхээ дагуу үүрэг хариуцлага хүлээх ёстой. Энийний араас хин нэг нь орилж чарладаг, хин нэгэн хүнийхээ бусдынхаа одоо дургу байсан ч гэсэн бид нэр хэлэх ёстой. Энэ бол нэг хүнний дургу хөргөж байгаа боловч 1,300,000 хүний эрхчигт нийцүүлэхийн төлөө явуулж байгаа үйл ажиллагаа. Ингэж л бид нэр тогтолцоо бол ингэж явдаг. Тий 50 м хэмжээ гэдэг бол одоо үйлчлэгээний газар болгон 50 м зай байхгүй шүү дээ. Яг юугаараа яах юм бол ойрхон байршилтай аж ахуйн нэгжүүд чинь бол нэг 5-аас бараг нэг 10, 15, 20 м л байж шүү дээ. 30 м ч юм уу. Тэгэхээр яг 50-тай хүрдэг юу бол бас ховрол байх шүү дээ. Тэгэхээр бол ачаал нь бол харьцангуй гайгүй гэсэн үг. Хувь байна уу, хувьсгал байна уу, аж ахуй нэгж байгууллагууд яг одоо жилийнхаа өөрийнхөө төсвийг бас нэг баталж байгаа шүү дээ, тийм үү? Тэгээ ингээд яахтаа бол тэр төсөв гэдэг юм дотор нь бидний яаж байгаа 50 хүртэлх метрийн өөрснийх нь аль бие усны кадастраар унагдсан тэр одоо довжоо, дошиогоо тийм үү? Тэр газараа ингэж тогтцуулна гэсэн ерөөсө ганц хэрэг төгрөг тавихгүй.
Нийслэлийн 2015 оны шилдэг тохиолдолд ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэг шалгаруулах болцолт оролдооныг 2015 оны 4-р сарын 20-оос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк, санхүү, худалдаа үйлчлэгээ гэх мэт бүхий л байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд зарлаж байна. Болцолт оролдооны 41 ангиллаар шалгаруулж нийт 87 төрлийн номинацийг гардуулна. Шалгарсан байгууллага аж ахуйн нэгжүүдийг тус бүр хөргөмжлөл 5 сая төгрөгөөр шагнаж 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд зурдалчлана. Шагналыг их эзэн Шинэс хааны нэрмж талбайд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулна. Энэхүү уралдаанд нийт байгууллага аж ахуйн нэгж иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Таны эзэмшиж байгаа газар, таны тэр хариуцж байгаа газрыг бол ер нь танаас өөр хинт цэвэрлэхгүй шүү дээ. Энийг шудрах хэлж чинь араас нь бидний нэг юм байгаа даа юм. Бид нар бол одоо нэг юм байна. Тэр бол нөгөө хатуудаач хат байх хэрэгтэй. Том наацсанд одоо түрүүн би хэлсэн шүү дээ. Одоо үүдний хэсгийг одоо 5 10 20 м газрыг юу заавал нийтийн үйлчлэгээний одоо шар хамтаацнуудад ирж цэвэрлэх юм шиг ойлгоод идэх байхгүй. Шар хамтаацнууд бол одоо түүхийнх нь бол хийдэг юм хийгээ явж байна. Өөртөө ухамсартайгаар тэр нэг 5 10 м газар л одоо савндаа дугаагаад арчичдаг, зүлгчдэг л байх хэрэгтэй шүү дээ. Тэг чи одоо ингээл гадаад орнуудад ингээл явахт чинь бол ерөөсө шороо тоос авахгүй цэвэр цэмцгэрүүр цэмцээсэн баг л одоо манай гэрийн шалшгил байгаад байгаа шүү дээ. Энэ бол тухайн л аж ахуйн нэгжүүдийн иргэний л үүрэг шүү дээ. Өглөө эрт яваад өглөө эрт үйлчлэгийг нээхээс өмнө 2 цагийн ч өмнө 30 минутын ч өмнө тодорхой хэмжээний хүмүүс ирээд тоос шараагаа арчаа зүлгчдэг. Орой юу яхта бас цэвэрлэгээ хийгээл буучдаг л байвал ингээ болж байгаа. Дэлхийд даяараа ялангуяа хот нийтэд аж ахуйн үйлчлэгээ сайжруулах тал дээр бүх хотууд яг иймэрхүү юмыг л одоо хэрэгэлдэг. Та давжууныхоо тэр хуураад унсан бэлтаг наач. Энэ бол тийм ч амьдралаас хол зүйл биш шүү дээ. Таныг ямар хэдэн сая төгрөг гаргаад таныг өчнөө гоё юм хийгээд гээгүй. Та цэмцгэл байлга. Боломж болд юм бол тэр 500 төгрөгөөр 800 төгрөгөөр тэр улаас хайлаас аваад үүдэндээ тарьчих. Тийм их мөнгө орохгүй шүү дээ энд. Үйлчилгээний байгууллагыг иргэд сонгохдоо чанараас гадна өнгө үзэмжийг нь харгалзаж сонголт хийдэг байна. Үүнийг олон жишээгээр баталж болно. Энгийн боловч түгээмэл тохиолдох 2 жишээг дурдъя. Оройн хоолоо ресторанд зоглохоор шийдсэн хосууд сайхан хоолтой газар хайхаас гадна цэвэрхэн тогттой орчныг эрэлхийлдэг. Үсээ засуулахаар үйлчилгээний төв орсон хэрэглэгч өсчнийхэн толгой руу хамгийн түрүүнд хардгийг бид бүгдээрээ мэднэ. Сайн шүдний имлэгээс гадна цэвэрхэн имлэг үйлчлүүлэгч олонтой байдгийгч бид баталж чадна. Одоо ч тэртэргүй Улаанбаатарын залуучууд чинь орчныг харж очдөг болчиход тийм шүү дээ. Угаасаа хэрэглэгч нь өөрөө орчин мухай бол ер нь тоогчгүй л шүү дээ. Би жишээ нь одоо дэлгүүр эрхлэгчтэй зоогийн газар эрхлэгчтэй уулзаад яг энийг хэлээд байгаа. Би нэг юм та нараас нэг л юм хүсье те. Энэ гадна талын орчин чинь та нарын маркетингийн салшгүй хэсэг шүү. Гадна талын орчин та нар хараар орчин гадна талын орчин сайхан болвол хүмүүс тийшээ явж байгаа шүү. Тэгэхээр хүмүүс бол одоо нэлээ өөр болоолага л да ер нь хүмүүс бол тийм ээ орчноо янзлах гад бас гоё болгох гээд энэ бол одоо зүгээр одоо төр захиргааны байгууллага зүгээр нийслэлийн тамгын газар захирагчийн ажлын албанд хийж байгаа ажил биш юм аа. Энэ одоо тодорхой хэмжээгээр тогтчлт ногоон байгууламж цэвэрлэгийн үйлчлэгээ ингээд сайжруулчих юм бол эргээд аж ахуйн нэгжид минь орж ирэх хөрөнгө оруулалт нь сайжирч явна гэсэн үг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн 2015 оны шилдэг тогтчлт ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болцолт уралдааныг зарлжээ. 41 төрлөөр 90 орчим шилдгийг энэ уралдааны төгсгөлд нэрлэнэ. Эрхэлж байгаа бизнес үзүүлж байгаа үйлчилгээний төрлөөр нь энэ удаад ангилсан байна. Банк санхүүгийн байгууллагууд тогтчлт ногоон байгууламжаар өрсөлдөх бол өсчин дэлгүүргээд өөр өөрийн өрсөлдөгчтэй. 4-р сард эхэлсэн уралдаан 9 сард дүнгээ гаргана. Хямралтаа бүсээ чангалцсан ч гэсэн зүгээр нэг хуучин хуцааныг сайхан угаагаал цэвэрхэн эндүүдэд өмссөн хүн шиг л одоо тийм л баймир шүү дээ манай. Бүгд л нүр угаацсан шиг болчвол манай энэ хот маань хичнээн гоё болох уу гэж би боддог шүү дээ. Тэгчл одоо нэлээд далайцтай болцолт уралдааны зарлаж байгаа. За ажлын 51 ажлын хэсэг бол энэ одоо хяналтчлагтаар гарч байгаа. За нэг ажлын хэсэгт бол 2-оос 3 хороо хоногдож байгаа.
Тийм учраас ажлын хэсэг минь ачаал багтаа учраас сардаа одоо 14 хоногт нэг удаа бол үүрэг даалгавраа өгөөд ингээд хяналтшалгалт юмудаа хийгээд эхнийхээ одоо хяналтшалгалтыг хийгээд одоо бүх мэдээлэл юмудаа бол өгсөн байж байгаа. Хэн бүхний үнүүдэн дээр ил байдаг зүйлүүд сайн байвал Исмаил наан, муу л гахай наан. Хэрвээ манай наасан гахайг дараагийн удаа манай хүмүүс 14 хоногийн дараа очиод авахд одоо хуулаад авцсан байвал нөгөө нөхөр тэгээд нөгөө нэг янз бүрийн хог мөгөө арилгаагүй бол бид нэр жинхэнэ тэнд торгуулаад тавина. Энэ нэвтрүүлгийг бас долимдуулаад гэдэг юм уу цаад эздүүд нь бас хэлмээр байгаа. Би уриалмаар. Эздүүдээ та нар ч гэсэн одоо энэ дээр нэг сэтгэл гаргачаач. Тэгээ өөрснөө тэр түрээсэлж байгаа нөхдүүдтэй хамтраад зохион байгуулалтанд орчооч. Улаанбаатар одоо ингээд энэ болцолт уралдаан зарласнаар бол одоо Улаанбаатар хотын мэн одоо өнгө үзэмж ногоон байгууламж бол 9 сарын 25 гэхэд ер нь бол одоо энэ бол 7 сарын 15 гэтэл ерөнхийдөө одоо нөгөө сэтгүүлчдээ өөрөө чи хэлснээр бол нөгөө дулаан байгаа үйлрэл нь бол 3-4 сар гэдэгтэй холбогдуулан одоо бид нар бол 4 сарын 20-наас эхлээд энэ арга хэмжээ нь нэлээд эрчимтэй яваад ихэд бол үрдэн бол ер нь наадам гэхэд 7 сарын 15 юу 1-ээс 15-ны хооронд бол ерөнхийдөө үрдэн бол гараад эхэлж байна. Хот бол 2 жилийн хугацаанд бас овоо юм хийгээд байна. Бид нар хүлээж авч байгаа. Өөрчлөлтийг харж байна. Та бүгдийн тавьсан шаардлагыг бол бид нар бас хүлээж аваад бас ядаж давж байгаа янзалчнаа. Бас өмнө дээр бол хотын бүтээн байгуулалтад гар хөлөө оруулах бэлэн байна гэж хэлж байгаа юм. Урд нь тэгдэггүй байсан байхгүй юу? Айшлаад идэг байсан өдөөс. Шалгаруулалтаараа бид нар бол явсараад ямар ч байсан нэг им шин төвшин гаргая. Тэгээ тэрний цаана бол гол зорилго бол юм тогтолцоо механизмтай болъё. Энэ болцолт уралдааны хэмжээ дүүрүүд нь хоорондоо бас өрсөлдөж байгаа. Одоо Баян зүрх дүүрэг, Сонгон хайрхан дүүрэгтэй, Хан уул Сүхбаатартай, Чингэлтэй Баянгол одоо Захын 3 дүүрэг нь бас одоо хоорондоо өрсөлдөд ингээд 4 шилдэг догчлолттой ногоон байгууламжтай цэмцгэр одоо дүүргийг бас шалгаруулна. Энэ хэмжээнд бас одоо нэлээд хэдэн дүүргүүдийн одоо тэмдэглэлт 50 жилийн ойнууд бол болох юм байна. Тэгээ манай дүүргүүд байна бол бас маш итгэх санаачлагтай энэ одоо үйл ажиллагаагаа бас эхлээ явж байна. Дор бүрний гайгүй юм хийчихэд байгаа юм шиг байна. Хийх гээд оролдоод байна. Энд чинь нөгөө зах зээлийн урсгалаараа явж штэ. Эхлээд бид нэр ингээл одоо галтар байжсэн тодорхой гой болгоод эхэлж байгаа байхгүй байгууллагач юмчууд. Өнөөдөр бол бас айлч газар очиход бол дотоод тогтчлол дээр бол ер нь бас боломж юм болцсон. Ер нь дэлхийн зарим газрууд бол ер нь дэлхийн зиндаанд хүрсэн гэд би бол хэлнэ. Энэ хугацаанд эргэн таны эрхэлж байгаа аж ахуйд 10 удаагийн явцын үнэлгээ өгнө. Үнэлгээ энгийн ойлгомжтой. Өмнөхөөс ахиж гаргасан бол инээмсэглэр Милан. Өнгө зүс засаагүй бол гахай наач таархна. Сайн жишээг эхлээд хүргэе. Манай хан уул дүүргийн 2-р хорооны сөөхийнхэн 14 хоногийн өмнө өдөрдмжийн дагуу үүрэг даалгавар өгсөн байгаа. Гадна талбайн тогтчлолт тэгээд гаднах фасад энэ хогийн сав энтрээ янзлах үүрэг даалгавар гэсэн тэр үүрэг даалгаврын дагуу хийсэн ажлыг одоо бид үзээд явж байна. Зүлэг ногоогон бол ерөнхийдөө бол гадна талын тогтчлолтын ажлыг хийгээд будаг шохоогон бол хийсэн байгаа. Одоо зүлэг ногоогон бол энэ жижиг нөгөө мандлуудаа бол зүлгүүдэд тавьсан байгаа. Хоёр энэ том цэцгэн бол суулгах өвлүүлж байгаа. Өөрснөө одоо тэрнийхэн бол арай дулаалахад зэрэг гаргаа суулгачих нь тиймэрхүү ажил хийж байна. Олцууд бол угаасаа манайх юу штэ бүгдийг ингээ вакуум цонх хийлгэсэн. Тэгээд бүх шатнуудаа будцсан. Гэхдээ бас жоохон засвар хийн. Тэр засвар бол айлууд гайхалтай зэрэг хийдэг штэ. Манайх чинь яахгүй Баянгол дүүргийн 50 жилийн баа болохгүй. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийн байгууллага 12 дугаар хорооны эмэгтэйчүүдийн байгууллагыг амьдаа хариуцдаг юм би. Тэгээд энэ жил ер нь бодиттой ажил хий гэж бодоод. Ер нь нэг цэцэг тороо олё гэсэн уриалга гаргаад иргэдийнхээ дунд гаргаад бүгдөө дэнцсэн. Тэгээ одоо 3 бүлэг болоод 40 гаруй эмэгтэйчүүд. Тэгээ манай хорооны бүх ажилтнууд нийлээд одоо энэ жил нэг жоохон цэцэг ногоо тарьж байгаамаа. Яг хоо ингээл үзэл хараал юм хийж хаа. За нэг 2 цэцгийн өөр авчаараа гэдэг 300 гаруй мянган төгрөг биднэрт одоо ингээл туслалцаал энэ дандаа иргэдийн хүчээр ингээд босч байгаа. Өөрсдийн орчин үйл ажиллагаа явуулж байгаа үйлчлэгнийхээ заал албааг зохицуулах ийм ажлыг одоо хамт олоороо хийж эхэллээд байна. Сайхан хоггүй, цэвэр цэмсгэр, ногоо модтой цэцэг ургамалтай ийм байснаар бол хүмүүсийн сэтгэл ханамж бол айгүй сайхан өндөр болно. Хан уул Чингэлтэй Баянгол дүүргүүдэд туршилт байдлаар тохиолдлын журмаар хэд хэдэн байгууллагаар бид орлоо. Дотоод тогтчлолт засал чимэглэлд нь өөлөд байх зүйлгүйж гадаах орчноо орхигдуулсан дүр зураг түгээмэл ажиглагдана.
Социализмын үед соёлын үрийг тарих гэж айл гэрийн ариун цэвэрт хүртэл шалгалт хийдэг байжээ. Болох бүдүүлэг мэд санагдах боловч үүний үр дүнд бид хотчих эхлэлээ тавьсан юм. Харин энэ удаад хотоо өнгөтэй үзэмжтэй болгохын тулд байгууллага хувь иргэн бүрийг ойр орчмоо тохижуулах аянд бид уриалж байна. Тохижуулна гэдэг нь их мөнгө гаргаад засвар хийх тухай ойлголт биш. Бага бүхнээ арчиж зүлгэн сэтгэл гаргаж зүтгэлээ үнэлүүлэх тухай ойлголт юм. Энэ удаад тохичлолтоо эхлүүлээгүй байсан учраас бид тэдэнд муу үнэлгээ тавьж байна. Цай судлаараас одоо хэмжсэн нь би бас ерөөдөө тань танилцсан тий. Тэгээ өдөртөмжийн дагуу та юу хийсэн байна? Би ерөөдөө урд нэрхтээ гаднах төгсөлтийг хавсан. Сайн бас хараад ороод ирлээ. Хийсэн байсан юм харагдахгүй багшгүй. Яа та Үүсэлттэй хэлсэн. Үүсэлттэй хэлсэн юм юу болж байгаа юм байна. За. Тийм ээ. За энэ одоо чинь бүгд нэг юм байсан. Хоёрдоо Өөрсдөө байдаг юм. Тэгээд баг бүрөө дараагаар ерөөдөө тариутан маргалдлаа шүү дээ. Би болоод байгаа та хийсэн ярьсан гэсэн. Тэдгээр бүтээгдэхүүнээс хамаагүй гэж яриад. Үйлчлүүлэгчийг татаж байгаа нь бол та энэ орчны 50 м газраа та цэвэрлэх ёстой. Ганч явда цэнцэр минь. Чи социалист хөдөлмөрийн уралдаанд 3-3 гахаа авсан байх шивдэ. Юу? Ай. За дэшмэн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй шүү дээ. За дэшмэн ажиллаад бай. Баярлалаа зэрэгдсэн дарга. Юу л болж байна те? Цэнцэрэм минь. Тийм ээ дашмэн. Хүний нүр харахгүй юм болоод бай. Юу ч гэвдээ хэлэгч үг болдохгүй юм. Гахаа шүү дээ. Нийслэлийн 2015 оны шилдэг тохиолдолд ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэг шалгаруулах болцолт оролдооныг 2015 оны 4-р сарын 20-оос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл нийслэлийн 9 төвийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк, санхүү, худалдаа үйлчлэг гэх мэт бүхий л байгууллага аж ахуйн нэрж иргэдийн дунд зарлаж байна. Болцолт оролдооны 41 ангиллаар шалгаруулж нийт 87 төрлийн номинацийг гардуулна. Шалгарсан байгууллага аж ахуйн нэгжүүдийг тус бүр хөргөмжлөл 5 сая төгрөгөөр шагнаж 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр нийтэд сурталчлана. Шагналыг их эзэн Шинэс хааны нэрмж талбайд 2015 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулна. Энэхүү уралдаанд нийт байгууллага аж ахуйн нэгж иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба. Энэ уралдаанд хашаага орчноо тогтжуулж чадсан эрхэм таач хамрагдана. Улаанбаатар хотод аль нэг байгууллагад ажилладаг бол та бас оролцоно. Төр хувийн хэвшил ялгалгүй уралдаанд оролцож хийсэн ажилдаа дүн тавиулна. Хэрвээ бид нар зөв шийдвэр гаргаад, зөв ажиллаад, сэтгэл зүрхээ гаргаад, сэтгэлийнхээ галыг гаргаад ажиллах юм бол манай иргэд бол ямар ч асуудалгүй хүлээж авна. Манайхны нэг аваагчтай тал нь хурд шүү. Би бол энэ дээр бол харин энийг ч юм хэлдэг. Манай хурд бол сайн. Гэхдээ манай нэг тал нь их хурдтай мөртлөө их хурдан уйдамтгай. Тэр балансын алтан дунжийн барих асуудал байгаа. Би бол одоо манай нийслэлийн маань хүүхдүүд ингээд гоё хотод очичоод, найрсах газар очичоод одоо бид нар хизээ юм болох юм бэ гэж аав ээжээс асуудаг л миний зүрх шаргираад идэв. Миний бүр шаргаж гоод идэв. Яалаа гэж бид нар хүүхдүүдээ ингэж гансруулж байгаа юм бэ?
Ямар ингэх хэрэгтэй юм бэ бид нэр. Тийм учраас би бол энэ бол ийм болохгүй л гэдэг байхгүй юу. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу бол байгууламж аж ахуйн нэгж бүр ойр орчмынхоо 50 м газрыг тохижуулах цэвэрлэг үүрэг хүлээдэг. Гэхдээ их тохиолдолд ийм том талбай гардаггүй байна. Бөөрөө нийлүүлж байрлах байгууллагуудын гадна 5 м талбайч оногдох нь бий. Орчноо хэрхэн тохижуулах, ногоон байгууламжтай болгох талаар бид туршлага олгож дараах мэдээллийг хүргэж байна. Цэвэр цэмцгэр хотод аж төрхийг хүн бүр хүснэ. Хүсэл бодит биелээ олохгүй байгаа шалтгаан нь хүн бүр хүсдэг шигэ хичээхгүй байгаатай холбоотой. Гудамжинд шүлсээ хаяж, хогоо шидэхэ болсон тэр цагт хөгжил ирнэ. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг бид уриалж байна. Байгууллага бүр хогоо цэвэрлэж, орчноо тохижуулах нь бидэнд биш, та өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр юм.